Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгыг бизнес ток нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. За манай өнөөдрийн дугаарт боловсролын салбарын бизнесмэнүүд өргөцсөн байгаа. Ер нь бол боловсролын бизнес өөр их тийм төвхтэй, адармаатай бизнес. Нэг талаас харахаар бизнес юм шиг, нөгөө талаас харахаар юм үйлчлэгээний байгууллага юм шиг, эсвэл ерөөсөө юм тийм ашигын төлөө бус байнарч юм шиг. Гэхдээ яг манай нөхцөлд бол яг боловсролын бизнес бол нэгэн хүчтэй явж байгаа. Энэ бол гэхдээ ирээдүйд ашигтай бизнес гэж бол бас хувь хүнийхээ хувьд харж байгаа. Би бол зүгээр зориггүй явчаад яваад орчоогүй те мэдээж одоо бол бизнес төлөвлөгөө гаргасан. Тэгээ би бол нэг мастер план бол надад байна те нэг 20 жилийн хугацаатай. За сайн байна уу? За сайн байна уу? За. Өдрийн мэнд хүргэе. За таныг манай нэвтрүүлэг бизнес ток. Тэгээ гол нь та бол боловсролын салбарын хүн тийм ээ. Тэгэхээр боловсролын салбарын одоо бизнестэй уялдуулж бит хоёрын ярилцлага өнөөдөр бол өрнөнө. Та ер нь анх яагаад боловсролын салбарыг тэр дундаа англи хэлний сургалтын төвийг сонгож бизнесээ эхлүүлж байсан юм бэ? Ер нь бол 95 онд за ер нь мэдээж 90 он гэл манайч одоо цэцлэр шилжил тэгэл хүмүүсийн мэрэгжил бүгд өөр болоод би уг нь автын инженер хүн л дээ. Тэр үеч одоо тэгэл бүх юм өөр болоод ирсэн. Тэгээд ерөөсөө хэл сурж аваад тэгэл тэгтээ ер нь бол эхлээд ийм компанид орчуулж байсан. Тэгэнгүүт ерөөсөө өөрөөсөө юм ихгүй болохгүй юм байна. Би яалчгүй зах зээл өөрөө шахаад хэлж байгаа юм л та ингээд та нар цалингаар явахгүй гэдэгт ойлгуулаад. Тэгэнгүүт настаа нийлж аваад ерөөсөө хэлний төв байх байлаа. Яагаад тэгэхээр тэр үед бол хэлний хэрэгцээ асар өндөр байсан. Маш их эрэлт байсан гэсэн. Маш их эрэлт байсан. Тэр үед бол Монголд бол сургалтын төв бол гарын 13-нд л байсан шүү дээ. Тэгээд бид нар хийсэн. Тэгээд мэдээж одоо гэр бүлийн хүмүүжил. Тэгээ манай аав бол одоо бас их цэцэг сургуулийг 1994 онд байгуулсан. Би бас одоо энэ сургуулаараа өөрөө өсөж хүмүүжиж энэ хамт олонны дунд одоо төлөвшсөн. Энэ сургуулаас бас одоо анхныхаа боловсролын гараагаа эхэлсэн тийм. Тэр утгаараа бол мэдээж энэ сургууль маань намайг одоо ухаан орох тусам тэгээ жил ирэх тусам бол бас миний нүдэн дээр өсөж хөгжиж дэвжиж байсан. Тэр утгаараа бас гэр бүлийн хүмүүжлээсээ шалт авахуулаад бас энэ салбарт л одоо ажиллах хэрэгтэй. Энэ салбарын шинжилгээний төлөө бас одоо зүтгэх хэрэгтэй гэдэг ийм нэг ухамсар бол бүр байсан. Тэгээд сүүлд бол 2010 онд яг одоо бас бие даагаад Royal Academy, Royal олон улсын дээд сургуулийг байгуул. Ер нь бол боловсролын бизнес өөр их тийм төвхтэй, адармаатай бизнес. Нэг талаас харахаар бизнес юм шиг, нөгөө талаас харахаар юм үйлчлэгээний байгууллага юм шиг, эсвэл ерөөсөө юм тийм ашигын төлөө бус байнарч юм шиг. Гэхдээ яг манай нөхцөлд бол яг боловсролын бизнес бол нэгэн хүчтэй явж байгаа л да. Одоо дээд сургуулийн зах зээл байна. Тэгээд сургалтын төвийн зах зээл байна. Сүүлийн үед одоо бол юу орж ирж байна гэхээр мэрэгжил сургалтын тал руугаа явж байна. Нэг зах зээл өөрөө хүний шаардлага эхэлж байна. 90-ад онд чинь хэлтэй хүн хэрэгтэйсэн бол одоо эргээд ирсэн чинь нөгөө мэрэгжилтэй барилгач юм жаа хүмүүс ч илүү хэрэгтэй болчиход явж байна. Тэгэхээр бид нар яг тухайн үеийнхаа зах зээлийн хэрэгцээг мэдрээд орсон гэсэн. Яг бизнес гэдэг утгаараа яг юм бол энэ бол бас тийм гих гэгээлэг тийм сайхан уур амьсгалтай хүн ажилласаа ирч хүч энерги авдаг ийм бизнес гэж боддог. Ягаад тэгэхээр манай сургуулийг төгсгөөд гарсан олон төгсөгч нар ажлын байран дээр гараад ямар сайхан үнэлэмжтэй байгаагаар нь бахархдаг. Нэгэсэндээ бүтээл маань одоо бидний бүтээгдэхүүн маань нүдэн дээр өсөж хөгжөөд дэвжээд нөгөө нийгэмд эрэлттэй байна гэдэг бол цаашаа энэ бизнесийг илүү хариуцлагатайгаар илүү хөгжүүлж авч явъя гэсэн юм хүсэл дандаа ингэж дагуулж идэг сайхан бизнес юм байна л гэж би харж байгаа. Ягаад бол хүнийг хөгжүүлж байна гэдэг. Тэгэхээр би таныг нэвтрүүлэхдээ бизнесмен гэдэг утгаар нь оруулсан. Тэгэхээр ер нь таныхаар бизнес гэж юу вэ? За бизнес гэдэг бол онлоор бол ашиг олох тий. Гэхдээ би бол ийм нэг зүйлийг хийх дуртай. Юу гэхээр үр ашиг үр өгөөж гэдэг хоёр бол өөр ойлголт. Энийг нийлүүлээд бид нар үр дүн гэж нэрлэдэг те. Ямар ч зүйлээс бол нэг үр дүн гардаг. Гэхдээ энэ үр ашиггүй үр өгөөж гэж. Би бол үр өгөөжийн төлөө бизнес хийхийг эрмэлздэг миний зарчим. Тэр юу гэвэл үр ашиг гэдэг бол өнөөдөр материалын байдлаар надад ороод ирсэн нэг хэдэн одоо төгрөгч юм уу эсвэл материалын зүйл. Үр өгөөж гэдэг бол ирээдүйд болох миний ашиг.
Бизнес гэдэг бол их хүмүүс янз бүр ойлгодог юм шиг. Зарим нь бол ингээд зөвхөн одоо шинэ бизнесийн алтан дүрмүүд нь шүү дээ нөгөө аливаа бизнесийн бол хамгийн өндөр ашигын төлөө явдаг гэдэг ч юм. Ингээл тийм би. Тэгэхээр ер нь бол бизнесийн хамгийн гол дүрм нь тэр. Ерөөсөө л хамгийн өндөр ашигын төлөө явах хэрэгтэй. Гэхдээ энэ бол салбар өөр юм шиг байна. Жишээ нь эмнэлгийн бизнес ч юм уу, боловсролын бизнес тэр хамгийн өндөр ашиг гэдэг бол худлаалч. Яагаад тэгэхээр боловсрол өөрөө нөгөө хүнд юм өгдөг. Тэг хүнд юм өгдөг. Тэр өгч байгаа юм аа бол асар өндөр зарлаа гаргаж өгдөг учраас боловсролын салбар бол нэг тийм ашигын хувьд бол их хэцүү. Төвхтэй л дээ бас. Мэдээж тодорхой хэмжээний ашиг байдаггүй л яг. Гэхдээ боловсролын байгууллагууд хоёр юм аа зэрэг авч явдаг. Нэгдүгээр ашиг байх хэвээр, нөгөө талаасаа бол тэр хүнд өгч байгаа үйлчлэгээ тэр одоо сургалт маань өөрөө маш өндөр чанартай байх хэрэгтэй. Тэгэхээр өндөр чанартай байхын тулд яг хямдхан байж болохгүй шүү дээ. Хямдхан юм хийж болохгүй. Өндөр зардлаар бүтээн гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн ашигыг биш ирээдүйн үр ашиг болж ирэх өнөөдрийн үр өгөөжийн төлөө бизнес хийх ёстой байна. Тэр утгаараа бол бизнес гэдэг болвол уртнаас та алсын хараад байх хэрэгтэй. Магадгүй өнөөдөр би нэг энэ үзгийг аваач зараад нэг эндээс нэг мянган төгрөг гаагаад авчаад би ашиг олчлоо гэж болно. Энэ бол ашигтай бизнес биш л байгаа. Гол нь ирээдүйд үн цэнэ алдахгүй тий ямар ч цаг үед бат бийх баг. Нэгсэндээ энэ брендийг бүтээхдээ нөгөө брэнд нь ямар ч одоо цаг үед одоо магадгүй одоо юу гэдгийг сургууль байж байгаа хажууд нь 12 давхар сургууль байгуулагдахад энд үн цэнэ алдахгүй л байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр юм өрсөлдөөний дунд ямар ч цаг үед бол үн цэнэ алдахгүй байх бизнесийг эрхлэх ёстой юм байна. Тэр утгаараа бизнес гэдэг бол ерөөсөө ирээдүйн үр ашиг бүтээх өнөөдрийн үр өгөөжийг бий болгох зүйл юм аа л гэж хардаг. Та тэгэхээр боловсролын салбарын бизнесийн онцлогийг ярьлаа. Тэгэхээр ер нь таны бизнесийн орлого зарлага яаж уялдаж явдаг юм бэ? Ер нь бол зардал их өндөртэй. Ер нь бол манай нөхцөл хэцүүлдийн сургалтын төвүүд бол байтугай их сургуулиуд хүртэл ингээл одоо өөрийн байрны асуудал шүү. Хамгийн гол байрны асуудал. Байрыг бол одоо шийдэж чадахгүй байна бид нар тийм ээ. Тэгэхээр ч нөгөө хүртэг өндөртэй. Маш бизнесийн зардал мэдээж цалин. За тэгээ одоо энэ олон сургалтын хөтөлбөрийн шинжил гэдэг юм чи одоо байнгын явуулна шүү дээ. Одоо энэ зүйл рүүгээ. За дээрэс нь одоо энэ одоо барилга байгууламжтай эндээд үтцийн асуудал бол их бий. За дээрэс нь бид нар яадаг гэхээр хүнд нөгөө сайн мэдлэг өгөхийн тулд ер нь бол ингэдэг боловсролын онол дээрдгийн сайн сургалтууд 3 юмнаас бүрддэг гэж. Нэг нь болохоор маш сайн хөтөлбөр байх хэрэгтэй. Тэгээ тэр хөтөлбөрийг заадаг маш сайн бэлтгэгдсэн багш байх хэрэгтэй. Тэгээ тэр багшийн өргөж байгаа мэдлэгийг хүлээж авах чадвартай оюутан байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө сайн програм хийхэд сайн хөтөлбөр гаргахын тулд маш олон хүн ажиллана дээр. Дээрээс нь тэр хөтөлбөрийг хүнд хүргэхийн тулд маш өндөр чадвартай багш нар байх хэрэгтэй. Тэгэхээр одоо багш нар бол нэлийн өндөр салхи өгөхгүй багш нар тогтдог. Тийм тал бий. Гол зүйл бол энэ ерөөсөө хөтөлбөр. Энд бол асар их одоо зардал гаргадаг. Ягаад гэвэл франчайзинг бол франчайз фи гэж одоо үндсэн төлбөрийг зөвхөн тэр үйл ажиллагааг эхлэхдээ төлдөг. Дээрээс нь би ашиг олж байгаа болохгүй байгаа нь ерөөсөө хамаагүй би жил болгон тийм төлбөр төлж байгаа. Тэгээд энэ дэр royalty fee гэж яригддаг. Яг тэр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол. Тэгэхээр та өнөөдрийн хувьд ашиг олоогүй байгаа гэсэн үг үү? Өнөөдрийн хувьд бол ашиг олоогүй. Ер нь бол би бизнесийн ирээдүг харж ажиллаж байгаа болохоос өнөөдөр бол ингээл юу гэдгийг хүмүүс бол сургалтын төлбөрийг оюутантаа үржүүлээд энэ ашиг олж ингээд гэдэг. Энийг дагаад ямар их зардал гардаг вэ? Танай багш нарын цалин дунджаар хэд вэ? Тийм за багш нарын цалин бол ер нь дунджаар нэг за ер нь 700-аас нэг сая 500 хооронд байдаг. Тэгээ сайн багш бол сайн авна. Тэгэл одоо анх орж ирж байгаа багш 640-оос эхэлдэг ч юм уу. Тэгэл дээш ахаал байдаг. Манад оюутандаа тооцсон багш нарын дундад цалин хэд вэ? Гэхдээ энд бол яг хэвдэж жишгээрэл явж байгаа. Гэхдээ бид нар бол одоо бол Монголдо бол бас одоо яг энэ цагийн үнэлгээ бол өндөртэй орно. Ер нь бол анх та 90-ад онд бол зах зээлээ мэдрээд сургалтынхаа төвийг байгуулж ирсэн байна. Ер нь нууц биш бол хичнээн төгрөгөөр анх эхэлж ирсэн бэ? Анх ч тэр үед нэг 50 мянгаар эхэлж ирсэн юм байна. 50 мянган төгрөг. За би Сүхбат тэр хоёулаа салингаа бол 20-25 мянган нийлүүлээл 50 мянгийнхаа бараг 30 мянган өдрийн сан зар өгөөл. 20 мянгаар нь төмөрсөн одоо коллеж байна шүү дээ. Тэр коллежээс нь 2 өрөөг түрээслээл тэгэл тэр одоо зар мараа тавиал нэг хэдэн номоо цуглуулаад тэгэл хичээл заадан оюутнуудаа бүртгэнгээл орж ирэхдээ тэр карманд автобусны мөнгө сууж ирсэн л дээ. Хамгийн мань зарцсан. Хэрвээ та
одоо өөрөө англи сурж байхдаа одоо энэ боловсролыг Монголдо бий болгоё гэж бодож Монголд анх үүсгэн байгуулж ирсэн байж тээ. Тэр хэмжээний хөрөнгө байгаагүй байсан бол та ямар бизнес эрхэлж явах байсан бэ? Энэ одоо юу гэдэг хөрөнгө оруулалт хийхгүйгээр бол бас байж болно. Болохгүй биш байхгүй. Яг өнөөдөр энэ эцсийн их сургууль гэхдээ 1994 онд болоод бас л одоо 30-аад оюутантайгаар эхэлж исэн. Тэ 30-аад оюутантайны 4 багштай зүгээр нэг байранд 2 өрөө түрээслээд эхэлж ил байсан. Өнөөдөр одоо 2 кампустай тэ ингээд 11 сургуультай за одоо ингээд нэг 7000 оюутан сурж байгаа тэ 300-400 багш нартай ийм том сургууль болж л тэ. Тэр энэ нь бол юу вэ гэвэл ерөөсөө тэ бас эхлэл бол энэ бол чухал биш. Гол нь чиг шугам зөв байх хэрэгтэй. Тэр үед бол одоо маркетинг гэж юу байх вэ? Тэгэл өстой нөгөө чинь сонин дээр л тавьдаг өөр юм байхгүйсэн. Тэр үеийн маркетинг бол сонин дээр тавьж исэн. Одоогийн маркетинг ер нь яаж хөгжсөн бэ? Танай бизнесээ одоо англиний сургалтын төвөд асар олон болчихлоо шүү дээ. Одоо бол маркетинг бол бүр цахим руу явчихлаа шүү дээ. Одоо ер нь бид нар сонин дээр зардаа хавьлж эхэлж байна. Ерөөсө бүх зарал фейсбүүкээр тэгэл одоо вебсайтаар л. 2014 онд Royal-тэй манхан нэгдэхэд 50 оюутантай эхэлсэн гэж байна. Тэр 50 оюутныг анх татахад ямар маркетинг хэрэгжүүлж ирсэн бэ? Цоон шин сургууль тэр хүмүүс юунд нь итгэх юм те. Энд байгаа нэг байранд итгэх нь надад бас итгэсэн баг л та те. Тэг ийм одоо зүгээр юм итгэл дээр суурлаад их цэцэг тас итгэж байгаа шүү. Их цэцэг тас итгэж байгаа. Ийм сургууль бас байна гэх эцсийн гэдэг ийм том сургууль байна гэдгийг итгэж байгаа бас. Тэгээ ингээд энэ олон итгэлийг бол бас алдахгүй бид нэр зүтгэх шаардлага гарч ирсэн. Ер нь манай зах зээлийн сегмент үл ерөөсөө нэг 40-оос доош насных. Бараг нийт ирж байгаа хүмүүсийн чинь бараг нэг 70-аас 80% нь одоо нэг 14-өөс 30 насны хооронд 25 насны хооронд байна шүү дээ. Тэгэхээр чи энэ нийгмийн яг энэ хэсэг чинь өөрөө сонир уншдаг. Бүх юм одоо фейсбүүкээр, интернетээр утсаараа явдаг учраас одоо бол маркетинг хийх маш төвөгтэй болсон. Тийм болохоор маркетингийн ажиллагаа бол улмал нарийн болж байна, улмал их өндөр зардалтай болж байна. Одоо ингээд бид нар телевиз рекламаар баг гэж байгаа. Яагаад гэвэл бол маш олон телевиз шүү дээ. Аль телевизэнд хаана явж нөө реклам тавих үед маш асуудалтай болчихж байгаа. Би бол юу гэдэг юм Монголын хамгийн том сургууль эсвэл Монголын номер 1 сургууль ч гэдэг юм одоо нэг тийм модонд орж шít. Тэгээ юм болгоо одоо нэг номер 1 эсвэл цорын ганц манц гэх тийм. Инхээс илүүтэйгээр сургууль гэдэг бол нэг тэгэл ингээл байнгын сурчлаад байхдаа бас биш юм байна. Яг тэр оюутандаа ер нь яаж хандаж ажиллаж байна. Тэ оюутныхаа төлөө юу хийж ийн гэдэг бол аяндаа л хүнд хүрдэг. Жишээ нь одоо би нэг талахыг өндөр эргэлт үнийг нэмээд иж болно шүү дээ. Тэр сургалтцсан нэг талаараа их өндөр үн тавьчихаар нөгөө хүмүүсийн юу сурах гэсэн тэр хүсэл эрмэлзлийг их өндөр үнээр одоо ингэж хааж болж болохгүй асуудал та. Бид дэлхийн энэ боловсролын хөгжлийн чиг хандлага руу харцсан байна тий. Тэгээ энийг та нар ойлгооч. Энэ чиг шугамаар явцгаая гэдэг ийм боловсролын салбарын бодлогын асуудал дээр л нэлээд их одоо дөрөвтэй хувь нэмрээ оруулах гэдэг утгаараа ажиллаж байгаа. За та анх өөрөө ганцаараа хичээлээ зааж эхлээд за өнөөдрийн энэ төвшин хүртэлтэй өнөөдөр бол үнийг та тэд гээл тогтоох бардам тогтоох хүртэл ер нь нийгэмд яаж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ер нь ямар алхмуудыг ямар маркетингуудыг хийсэн бэ? Ер нь бол яг JT-ийн бусдаас онцлоггүй л яг бусдаас илүү өрмөс гэдэг ч юм уу өөрийн онцлог байдаг ч юм уу. Ер нь бид яасан хамгийн анхнаасаа л ер нь чанарыг өрсөн. Эсвэл чанартай л өссөн сургалт гэдэг бол ер нь бидний мэдж байгаа 90 оноос хойш Монголын сургалтад үндсэндээ одоо ингээд улам доошлоод байна. Тэгэхээр үндсэндээ бид нар чанарыг нэгдүгürt ирсэн. Хоёрдугаар бид нар юу ярьж явсан бэ гэхээр чанараа давуулаад хүмүүст нөгөө мэдлэг аваад тэр үлдсэн нэг сайн байх талаас гэдэг ч юм тэр талаасаа их тийм сайн мессеж байна. Тэгээд бид нар бол ямар маркетинг барьж ийнэ гэхээр яг энэ хөтөлбөрөө нэгсэндээ нэг юм хэлбэр төдий биш нэг агуулгаар нь хүнд ойлгуулахыг хичээж байгаа байхгүй. Тийм учраас манай одоо сургуулийн талаарх нэвтрүүлгүүд энэ төр бол дандаа л би одоо энэ сургалтынхаа хөтөлбөрийг хэрхэн хүмүүст ойлгуулах уу? Энэ хөтөлбөрийн давуу тал нь юу юм? Тэгээ ер нь боловсролын салбарын чиг хандлага өөрөө хаашаа яг яваад байгаа гэдэг ийм агуулгын хүрээнд л их ярьж ойлгуулж таниулж хүмүүст хоногшуулахыг нэлээд их хичээж байгаа. Сургууль гэдэг бол оюутангүй бол явахгүй шүү дээ. Үйл ажиллагаа зогсож шүү дээ. Магадгүй ингээд зүгээр байраа түрээсүүлээ байх ч юм уу. Тийм байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө сургууль гэдэг бол ерөөсөө хүндээ чиглэсэн.
Дээрээс нь гадагшаа маркетинг гэхээс илүүтэйгээр дотоод маркетинг их сайн байх хэвээр. Энэ юу гэхээр хүмүүсийн сэтгэл ханамж дээр урагшилж яадаг. Одоо сэтгэл ханамж тэнд одоо тий баг байх юм бол одоо түүний одоо юу гэдэг яах гэж чанд найзууд ер нь манайх шиг ийм одоо сүхэн амцгийн оронд бол энэ чинь нэг ам дамжиж явдаг мессеж чи ерөөсөө айгу урд тарах тийм шүү дээ. 2000 хэдэн онд юм дээ. 2 он санаж энэ анх удаа нэг тийм маркетинг судалгаа хийсэн бүр мэрэгжлийн хүмүүсээр. Тэгээд нөхдөд судалгаа хийхгүй судалгаа хийж аваад эцсийн дүү нэг л юм хэлсэн нөхдөд. Танайх хөштэй маркетинг хийх ямар шаардлагагүй юм гэсэн. Тэртээ нөгөө зах зээл танайх хүлийн зөвшөөрсөн байна тий. Хоёрдугаар танайх нэг бусад ямар ч компани хийж чаддаггүй юм хийцэн мэн гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр нөгөө ам дамжсан маркетинг. Таны бизнес төлөвлөгөөгөөр тэгэхээр таны их байгуулсан дээд сургууль ер нь хизээрээс ашиг болохоор байна. Хизээрээс ашиг болохоор. Ер нь бол нэг одоо нэг дахиад нэг 2 төгсөлт хийсний дараа бол ер нь боломжийн болж байгаа. Төлбөр нь ямар үнэтэй вэ? Манайх чинь одоо яг одоо англи хэл дээр явуулж байгаа ангууд бол ерөөсөө 4 сая 200 мянган төгрөгийн төлбөртөө. Анх 50,000 төгрөгөөр эхэлж исэн бизнесийн сургалтын төлбөр ямар үнэтэй байсан бэ? Өнөөдөр ямар боллоо? Одоо бол маш олон дунд төвшин байгаа тий. Тэр ч одоо хэд байсан болоо. 5-аас нэг 15 мянга байсан байх. Сарын 45. Тэр чинь анхны шин баг юу вэ? 4 сар явжсэн чи. 4 сарын курс гэж. Тэгэж явж ирсэн. Одоо бол энэ төлбөр нэлээд өндөр болсон. Одоо бол дундаж төлбөр нэг 380 явцаах шиг дундаж байна. За тэгэл одоо TOEFL анги бол мэдээж 480 та 500 та явж байна л да. Энэ төлбөр болвол яг манайх шиг одоо манайх сайн олон улсын магадлалын хэмжил тэнцсэн. Монголын анхны сургууль болсон. Бусад одоо олон улсын магадлалын тэнцсэн гэдэг сургуулиуд хөтөлбөрийн бизнесийн хөтөлбөрийн магадлалын тэнцсэн. Бид бол байгууллагын магадлалын хэмжил тэнцсэн буюу энэ байгууллагын дор явуулж байгаа бүх мэрэгжлүүд те одоо стандартууд багш нар бүх хүнтэй холбоотой байгууллагын магадлал бол. Тэгээ нэг тэр тэнцснээр нь үнэлэмж өсөж байгаа. Яг манай шиг ийм сургуулийн хувьд бол энэ төлбөр бол их өндөр төлбөр биш ээ. Яагаад гэвэл Монголд манай одоо англи хэл дээр сургалт явуулж байгаа бусад сургуулиудтай харьцуулахад манайх бол хямдхан байна. Дээрээс нь гадагшаа явуулж байгаа боломжоор бол хамгийн онцлог байна тий. Энэ ер нь боловсролын за ялангуяа ихтэй сургуулиуд бол яг сургууль англи хэлний сургуулиуд сургалтын төвүүдийн үнийг ер нь яаж тогтоод юм бэ? Ер нь бол зах зээл хийсвэр хийсвэр. Энэ ерөөс зах зээл өөрөө л тогтоож ирнэ зүйлстэй. Гэхдээ ер нь бол бид нар яадаг гэхээр сургалтын төвийнхэн бол ер нь их сургуулийг харддаг. Жилийн жил их сургууль чинь нөгөө төлбөр нэмдэг штеп. Тэрийг хараа авчдаг байхгүй. Тэрийг ерөнхийд нь хараад тэгэл хүмүүсийн одоо бас хамаагүй өндөр үж болохгүй. Ягаад тэгэхээр энэ аягүй би түрүү хэлсэн их өвөрмөс бизнес гэж. Шинэ одоо би нэг талах их өндөр эргэлттэй үнийг нэмэгдэж болно шүү дээ. Тэр суралт хэцүү. Нэг талаараа их өндөр үн тавьчихаар нөгөө хүмүүсийн юм сурах гэсэн тэр хүсэл эрмэлзлийг их өндөр үнээр одоо ингэж хааж болж болохгүй асуудал та. Тэр утгаараа бол энэ их тийм өндөр төлбөр биш гэж хараад байгаа. Яа тэр одоо ч бас доллар паундын хаан шин тэр чи одоо өссөн шүү. Тэгээ өсөөд эхлэхээр чинь төгрөгөөр хэмжих юм бол хэцүү болж их хэцүү болж байгаа. Яг манайх бол нөгөө бас одоо дөрвөн журмаа дагаад бид нар чи Монгол төгрөгөөр валютаар үйл ажиллагаа явуулдаг. Тэрээс доллараар биш. Ямар нэг англи төгрөгөөр биш. Гэхдээ эн чинь нөгөө цаашаа явуулдаг мөнгө чи яах вэ? Энэ Монгол төгрөгийг ч моцоож байгаа паундаар шилжүүлж байгаа шүү дээ. Чихээ өөрөө бол 3000 гараа авчдаг. Яваад эхлэхээр англи жишээ нь хамгийн хямд магистрийн сургалтын төлбөр ихэл 11,000 паунд шүү. Тэгэхээр 30 сая төгрөг явуулж байгаа. Тэр нэг жилийн хугацаанд шүү дээ. Тэгээ ингээ явахаар мөнгөний ханш ийм хэлбэлцэлтэй байгаа тохиолдолд бас одоо гадагшаа явах манайхад аягүй хүндрэл үүсэж байгаа л да. Нөгөө талаасаа сургалт өөрөө тийм шууд үр дүн гардаггүй. 2-3 жилийн дараа үр дүн гардаг юм. Сонь бизнес. Тийм болохоор энэ дээр бол хит бас хямдаж болох. Ягаад тэгэхээр хэрвээ тухайн хүн одоо юу гэдэг сайн суралцсан байх юм бол тэр хүн яг бараг л насныхаа хоолыг олоо авчихна гэсэн. Тэр утгаараа харах юм бол энэ бол тийм чимтгэн байж болохгүй асуудал. Ер нь одоо бол манай төлбөр бол 300 хавцаа байгаа. Ер нь хамгийн одоо нэлээд том төвүүд гэдэг байна шүү дээ. Сантис байна, ток манайх ч юм уу. Манай орын төлбөр ер нь ойролцоо. Ер нь жоохон ойролцоод өндөр талдаа ордог. Тий, гадуур бол ингэдэж ток бол яриа, ток цуухаар яриандаа сайн болдог, сантист цуухаар сонсголтоо сайн болдог, жетэд цуухаар дүрэндээ сайн болдог гэдэг л да. Тэгэхээр жет бол жоохон дүрм уншлах тал руугаа нэлээ явт. За хамгийн өндөр үнэтэй ток мангас арай жоохон өндөр тэгээд ер нь дундаж манай урал явж байгаа. Тэгээ бусад төвүүд бол манай гурван төвийг хард юм шиг байна. Тэгээд шууд харж байгаа л тэгээд за эднэр ингэсэн чи бид нар юм байх юм байна гэж.
Тиймд ханш яваад байгаа шиг юм. Тэрнээс бол тэрийг улсаас төгсөх чинь тийм байхгүй л дээ. Тийм учраас хоёр дээр юм хоёр хөтөлбөрт явж байгаа хүмүүсийн одоо зарим нь бол Монголд төгөлдөд манад үргэлжлэн суралцаад Royal International Institute гэсэн одоо диплом аваад тэр диплом нь IAO accredited 2017 он хүртэл UK trademark гэдэг энэ юу гэхээр Их Британий барааны тэмдэгтийн лицензийг 2017 он хүртэл ашиглах хэрэгтэй. Ийм одоо эрхийг нь тэгээд манай нэг IMICMCDH accreditation дээр дугаартанд аваад өгч байгаа. Яг нь дипломын үн цэнийг гадаадд зөвшөөрүүлэхийн тулд үүнийг хийдэг гэсэн үг. Зөв юмаа харсан зүйлийг хэрхэн зөв явуулах вэ гэдэг энэ менежмент нь зөв байгаа газарт бол хүмүүс аяндаа л ирдэг байхгүй тий. Ийм байгууллага орлого их ордог, ашигтай ажилдаг. Энэ л одоо бас бизнесийн алтан зарчим. Ер нь маш олон зүйл таарч ирсэн л жишээ нь одоо 98 он гэхэд бид нар жит үндсэндээ бол нэг бараг тэр үеийн ханшаар 30 сая өрөнд орсон гэсэн. Өртөө. Та харьцангуй залуу хүн тийм ээ. Тэгэхээр анх өөрөө бизнесээ санаачлаад бизнесээ эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд ер нь ямар асуудал бэрхшээлүүд тулгарч байсан бэ? Тэрийг ер нь цаг тухайд нь яаж шийдвэрлэж байна? Ер нь олон юм тусалтай. Тэгээ ер нь бол яг мэдээж нэгэнт ер нь бол 95 он гэдэг чинь өөрөөс аягүй маш хүнд үе байсан. Монголын эдийн засаг нэлээд доош унтсан. За гадаадын хөрөнгөөр бол зогссон. Зээлийн хүү асар өндөр. Тийм болохоор тэр үед бол банкнаас зээл авна гэдгээс маш хүнд байсан гэсэн. Тэгэхээр тэр үед бол эргэлтийн мөнгөний асуудал, эргэлтийн хөрөнгөний асуудал маш хүндэрдэг байсан. Тэгээ ийм хугацаанд бол бас бэрхшээлүүд бол их байлаа. Яагаад тэгэхээр энэ Royal Academy-г анх байгуулагдахад үнэхээр Америк явуулах юм уу те үнэхээр одоо бас гадаадд мэрэгжилтэй ажилласан юм гадаад багш нар манайхан ч бас гадаад явна тэр болон гадаад явуулна гэсэн юмд итгэхэ болцсон шүү дээ. Маш их эргэлзээ байгаа. Энэ эргэлзээнүүдийг тайлахын тулд одоо 4 жил өнгөрсөн. Бид нар одоо магистрийнхаа одоо 2 төгсөлтөө хийжлээ. Манай Английн хөтөлбөрийн одоо level 4 5 нэлээд олон төгсөлт хийлээ. За манай одоо сая бас одоо Америкийн нэгдсэн улсыг олон оюутнууд маань зорилоо гэдэг ийм олон эргэлзээнүүд бол бас их тайлагдсан. Ер нь маш олон зүйл таарч ирсэн л жишээ нь одоо 98 он гэхэд бид нар бол жит үндсэндээ бол нэг бараг тэр үеийн ханшаар 30 сая өрөнд орцоо гэсэн. Өртөө. Тэгээ тэр үрийг дарах хэрэгтэй. Багш нарын цалин өгөөл. Тийм одоо цалин тэгээд одоо хүнээс мөнгө зээлэл нэг оёо хийгээл багш нарын цалин өгөөл тэгэл хүрдэггүй тэгэл жит ч өөрөө зах зээл дээр нэгт акт үнэлэгдэж чадаа амжаагүйсэн гэсэн үг шүү дээ. Тийм үед бол их хүнд байсан. Тэгээ яг бид нар бол ер нь давсалдаа. Тэгээд би бол баг өөрийнхөө бүх ажлыг халаад. За та нар яагаад халсан бэ гэхээр тэр залуучууд ингээ миний дэргэд ингээ тэр их өр зээлэн дунд их дарамт найд ажиллана ш тэр чи. Тэгээ ажиллахад тэр залуучуудын зориг нь мочвол яа. Тийм бол бүгдийг хадаад за та нар явж би өөр хараалаа гэд. Тэгээ ганцаараа одоо зүтгэл явсал. За арга өглөө нэг 7:40-оос ихний жил эхэлдэг байсан. Ганцаараа хичээл оролцсон. Тэгээд одоо ганцаараа л орно. Тэгэл орой бараг 12 цаг хүртэл ордог. Тэгэл ерөөсөө ангуу даваад орхон дээс рүү ажилласан. Орхон дээс рүү цагаар уучлаар хажууд нь төвөө хийгээл. Ирэл тус гайгүй боломжтой байсан. Тэгэл одоо байгууллагууд дээр очиж заагаад ерөөсөө зүгээр л мөнгө олох боломжууд юу вэ бүгдийг л явсан гэсэн. Тэгэхээр чи одоо анх гэхтэл анхны 2 дээр юм 2 хөтөлбөр тамагцсан оюутнууд одоос 2 жилийн өмнө Америк явахгүй визэнд орсон ч ерөөсөө 3 хүн тэнцэж байгаа байхгүй. 10 хүнээс до 3 хүн тэнцэнэ гэдэг бол энэ маш бага үзүүлэлт байхгүй. Тэгээ эн чинь эцэг эхчүүдийн зүгээс, оюутнуудын зүгээс маш их одоо надад бол хэлсэн. Одоо чи бол явуулж чадахгүй байна тий. Өөрсдөө хүмүүс ер нь муурга өгдөг юм байна л д. Ягаад гэвэл чи явуулахгүй байна, чи визийг гаргахгүй байна. Би бол би хэлсэн Америкийн нэгдсэн улсын элчин сайд би бол биш ээ. Монгол улс уу элчин сайд биш. Хөө хүн рүү чинь хилээд асуухад та хэр сүсэг бишрэлтэй вэ? Одоо манайхан чинь нэг жоохон олон танигдаад ирэхээрээ ч гэдэг юм уу хар цагаан хил амнаас сэргийлж их ард талдаа өөрийгөө даатгсан хүн байл л да. Таны хувьд хэр сүсэг бишрэлтэй вэ? Би нэг 99 онд л шантарсан. Болдогч юм билүү гээл өөр найз нарчлаа чи одоо байлаач гэл. Тэгээ одоо тий тэгээ энэ нэг санг даржиг лам байдаг шүү дээ. Гандагийн урдлын ямар сон санг ламд нь орохгүй. Тэгээ манайс орох юм орсон. Тэгээ орсон чинь нэг дам үзэл тэгж. Цаашаа явах уу яах вэ гэдэг. Тий явах уу яах одоо би яах вэ гэсэн чинь дам үзэл. Тэр лам надад бол баг өстой үнэхээр миний амьдралд маш том тус болсон. Тэгээ тэр нэг шоогоо хийж үзчихэл. Юу ирчих. Наа чин төл бүрэл юм биш үү? Чамд асар том ирээдүй байна. Чиний ирээдүйс аюул сайн хүлээж шүү дээ. Тэгээд чи өөрөө их тийм сайхан ажил хийдэг хүн биш шүү дээ. Тэгэхээр юу хэлээгүйсэн байхгүй нэг ажил юм байна л гэсэн. Тэгэхээр чи юм ч юм уу багш юм шиг байна тэгэл. Шууд. Тэгэнгүүтэл сэтгэл зүгээр ингэ цэлмэл явчихдээ. Хөвдөл имэ дээрээ өссөн
болооч дээр бас өсөг бишрэл бий байгаа. Мэдээж одоо бас аяас залбирч явдаг мэдээж. Сэтгэлд нь ингээ хүсэл эрмэлзэл унтраагүй байх юм бол хүн бол ямар ч бэрхшээлийг бол давчдаг юм байл л дээ. Тэгээд бид нар бол 2001 он гэхэд бол жийтэл үндсэндээ жоо томорч гэлсэн л дээ. Бүх юмнасаа гараад ингээл жигдрэл гараад ирсэн. Тэгэхээр тэрүүхэн зургийн ер нь бол бэрхшээл гэдэг бол тийм богинохан байд юм бэл. А хүний амьдрал ч нөө жаргал нь их урт байдаг, зовлон бага байдаг гэж ярьдаг ш. Тэгэхээр нөгөө зовлон бага байдаг учраас бол альва юм таарахад бол жоо төвчээртэй л байхад болчтой л тийм юм бэл. Та бас хэдэн жилийн өмнө франчайзинг гэж ном гаргаж ирсэн. Ер нь энэ франчайзингийн онолыг өөрийнхөө бизнес дээр хэр хэрэгжүүлж байна? Маш их хэрэгжүүлж байгаа. Royal Active бол барааны тэмдэгт брендинг франчайзинг. Англи нийслэл бол хоёр стандартаар зааж байгаа. Нэг нь болохоор одоо дэлхийн жишээ буюу Cambridge стандарт яваад байна. Нөгөө талд нь second English ярьдаг. Одоо жишээ нь Монгол, Орос, Япон, Солонгос бид нар бол нэг өөрийнхөө хэлийг дунд нь оруулаад заадаг хоёр юмар. Сургалтын хөтөлбөр бол лиценз. Яагаад сургалтын хөтөлбөрийг ингээ франчайз хийж болтгоо. Жишээ нь KFC шиг ч юм уу, BBQ chicken шиг тэгээ шууд ингээ франчайз хийгээд ингээ явуулаа ингээ хянаад явж юус болтгоо байхгүй. Хөтөлбөр яагаад гэвэл жил болгон шийдлэгдэж идэг. Профессор баг гэж юм ажиллаж байгаа байхгүй тэр англид. Тэр хүмүүс ч хөтөлбөрөө шинжилэхээр бид нэр лицензээ сунгах хэрэгтэй болно шүү дээ. Жишээ нь одоо инженерийн шинэ хөтөлбөр ороод ирэхэд бид нар лаборатори байгуулах шаардлага гараад ирж байгаа байхгүй. Франчайзинг бол үүрэл ялгаад. Лиценз бол жишээ нь одоо юу гэдгийг онцгой хэрэгтэй лиценз гэж нэрлэдэг байгаа юм л да манай энэ патентын тухай хууль энэ төр бол тэр юу гэхээр энэ нөгөө онцгой хэрэгтэй гэдэг нь дараагийн 3 дахь этгээд эзэмшүүлдэг. Одоо энэ бол өөр ойлголт. Франчайзинг бол дандаа одоо нөгөө эрх шилжүүлж байгаа, эрх хүлээн авагч байгаа хоёр тал хоёуданд хоорондоо заавал хамааралтай байдаг. Эрх шилжүүлэгч тал чинь нөгөө бизнесийн нэр хүндийг унахгүй тул заавал эрх хүлээн авагчтайгаа харилцаад байдаг. Тийм учраас сургалтын хөтөлбөр дээр шууд франчайз биш юм байна. Лицензийн журмаар сунгаж авах хэрэгтэй гэвэл жил болгон сонголт хийж байгаа байхгүй. Сонголт хийх чинь мөнгө төлнө. Дээрээс нь нөгөө шалгалтаа өгнө те. Манай нөгөө бүх зүйлийг чинь одоо шалгана, материалаа шалгуулна, хөтөлбөрөө шалгуулна. Одоо энэ материалыг баазаа шалгуулна. Шинэ хөтөлбөртэй болсон бол лаборатори хийх юм бол бид нар хийн. Ингээл явж байгаа. Анх та ер нь өөрөө яаж англи сурч ирсэн бэ? Би ч одоо их хортох юм да. Цэрэгт ирсэн юм байна. Одоо бидний биш цэрэг 3 жил алга баадаг байсан. Би бол 84 он цэрэгт явсан. Тэгээ дээд сургууль оюутан байсан учраас 2 жилд хаадаг байсан. Бос нь 3 жил байсан. Би энэ орбитын 124 ангид албаагаад тэгээ тэнд нэг Орос офицер удаагсан. Тэгээ би өөрөө Орос сайн. Тэгээ хоёулаа сайхан ярьдаг. Тэгээ тэрнээс нэг Английн ном барьсан яваад надад заагаад өгч гэсэн чинь нөхөр надад би мэдэхгүй би шүүн зүгээр саандлага заагаад өгч. Тэгээд саандлага зааж өгөөл тэгэл орхисон. Тэгэл би тэрийг өрөөсөн ингээл өөрөө сурсалтай тэр ном бүтэн ном байсан. Тэгээд бүтэн бараг 2 дахь ондоо байсан сан чи бүтэн жил нухаал тэгэл ер нь англи хэл бараг дурлцсан да. Анх тэр ер нь та тэр хөтөлбөрийг авчрахын тулд та өөрөө хөөцөлдөжсэн үү бичлэн. Тэгээ 2010 онд яг оюутан байхдаа миний одоо магистрийн диссертацийн удирдагч багш байдаг. Тэр багш маань бол тэр үед одоо Англи Вестминстер гэж их сургуулийн техникээр эхэлж байсан. Тэгээ би энэ багшигаа нэг удаа шалгалт өгсөн хүний нөөцийн хичээл ордог байсан. Тэр шалгалтын дээр эсэн дээр нь би ингээд би хэрвээ тийм юм бол би ийм сургууль байгуулах хүний нөөцийг идэвхжүүлнэ тэр гэдэг ингээд эсэ бичээд өгсөн байхгүй шалгалтын дээр. Синжих гой санаа гаргасан бай. Тэр чинь үнэн үү гэсэн үнэн гэсэн. Тэгээд бид хоёр тэр талаар ярьж эхэлсэн байхгүй. Миний шалгалтын материалыг засаж хагаад. Тэгээд дараа нь би өөрөөсөө тослонаа чам тэгээд нэг найз дээр авч уулзсан. Тэгээ би нөгөө хөтөлбөрүүд дээр нь ингээд ажиллаад энэ листүүдийг Монгол руу авч ирээд тэгээ бүх зүйлээ ингээд бэлдэж байгаа. Тэгээ нэг жил гаруй хугацаанд үргэлжлээд тэгээд ингээд анх бол тэр CTH гэж байгуулгын Accredited Center гэдэг Монголд галбын усны төлөөлөгчийн газар гэдэг болсон. Гэтэл одоо Монголд юу вэ гэхээр харилцаа холбооны зохицуулахаараа байна. Тэд нар харилцаа холбооны асуудлыг зохицуулж байна. Эрчим хүчний зохицуулах газар байна. Тэр эрчим хүчээ зохицуулж байна. Гэтэл босролтой юм байхгүй. Авдаг хүн олон байхдаа биш. CB гэдэг дүнг олон авдаг хүнтэй л сургууль мундаг. Royal Academy за бизнесийг үйлдвэрлэл гэдэг утгаар нь харах юм бол танай бүтээгдэхүүний үр дүнг яаж хэмжих вэ? Бүтээгдэхүүнийхээ үр дүнг яаж хэмжих вэ? Ажлын байраар л хэмжинэ. Тэгэхээр JT-г сайн гэж яаж дүгнэх вэ? Тэгэхээр одоо юу харж байгаа нэхэр нэгдүгээр тийм энэ бол одоо үндсэндээ яадаг гэхээр дүгнэх маш хэцүү тийм бизнес ахгүй одоо шин талах бол өөр штэ. Идэл тэгээд чанарыг ингэж хэмжинэ. Гэтэл боловсрол яг хэцүү. Нэг талаас юураа дүгнэх гэхээр масс дүгнэт хэрэглэгч.
тэднийх хэвээр сайн заадаг. Ажлын байраар хэмжинэ гэдгийг би бас нэг хувьдаа нэг ойшоод байдаггүй. Ажлын байрыг бол хүн мэдээж их сургууль төгссөн юм чинь ажлын байртай болохыг л хичээн штэ. Гол нь мэрэгчлэрээ ажиллаж чадж гэнэ үгүй юу гэдгийг тийм. Ерөөсөө наач хамгийн зөв юм. Ягаад тэгэхээр одоо нэг дэлхийн ихтэй сургуулийн ранк гэж одоо нөгөө ажлын байранд хэдэн хувь нь ажлын байртай байна уу гэдгийг одоо ингээ гаргадаг болчихлоо шүү дээ. Тэгээ ингээ аваад үзсэн чинь одоо бүр юм болцсон байл. Яг одоо өөрөө чи хэлж байгаагаар нөгөө мэрэгчлэр ажиллаж байгаа хүүхээр. Тэрс эргэжтэй мэрэгчлэр төгсчөөд зүгээр одоо өөр бизнес эрхэлж болно шүү дээ. Тэр бол ажлын байранд тооцохдохгүй байхгүй. Хүнд ер нь нэг хэл сурах авьяас гэж байдаг гэдэг тэр тал дээр та багш хүний хувьд юу гэж хэлэх вэ? Одоо тухайлбал танай сургалтын төвд гайгүй айлын боломжтой айлын хүүхэд эцэг ихийн төлбөрийн төлөөд сур гэд явуулцдаг. Нөгөө хүүхэд өөрөө сонирхолгүй аль эсвэл нөгөө тухайлбал хэл сурах авьяас нь байхгүй бол яаж сурах вэ? Ер нь бол хэл сурах авьяас гэж энэ буруу ойлголттой байхгүй. Ер нь бол 1980-аад онд ч Кембриж их сургуулийн эрдэнэ судалгаа хийсэн 10 жил. Хэл сурах авьяас хэрэгтэй мүү юу? Байхгүй гэсэн чинь ямар ч хэрэггүй чинь. Яагаад тэгэхээр хүн энэ орчлон эрэхтэй хэлдэ ирдэг шүү дээ. Эхээс ардаа бид нар хэл мэддэггүй л гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр тэр эрдэнэт юу гэж утсан хэрэг хүн эхлээд сурсан бол гадаадд сурна гэсэн байхгүй. Тэгвэл харин бол тэр хүнд хэлнийхэн чадвах нь бол тэр харилцаа хэлдэг байдаг чинь. Шин зарим хүмүүс айгүй мундаг ярьдаг, яриа талаар илүү явцдаг. Гэтэл зарим нь болохоор айгүй сайн бичдэг гэж юм. Тэг бид нар юу хараадаг гэхээр монголчууд сайхан ярьдаг хүнийг хараад энэстэй амар авьяастай харцдаг байхгүй. Гэтэл нөгөө хүн чинь тэр хүн ярьж чадахгүй ч гэсэн маш гоё бичдэг хүмүүс байлаа шүү дээ. Тийм очин зөндөө би. Тэгэхээр бол би хүүхдүүд юу зөвлөдөг гэхээр чамд энэ дөрвийн одоо сонс унших, бичих одоо ярих дөрвийн чи аль нэг нь байгаа. Ядаж нэг нь за бүр 2 3 ч юм уу. Тэгвэл чамд илүү байгаа юм а чи хурцлаад. Тэгэхээр л аянд бусдад дагалдаад юм сайлждаг. Тэр яг энэ дээр асуухад хувийн сургуулийн онцлог ингэж харагдаад байдаг юм шүү гай. Оюутнууд анх орохдоо 4 жилийнхаа төлбөрийг ч юм уу ингээд за жилээр төлөх байх л да кредит авах маягаар төлбөрөө төлчгөөр би заавал энэ сургууль намайг төгсгөж л таараа гэдэг үүднээс явцын дунд нэг тийм итгэхгүй болчдөг ч юм уу. Энэ дээр танах ямар хариуцлага хүлээдэг вэ? Тэгэхээр манай оюутнууд бол бэлэнч сэтгэлгээтэй болцсон уу гэвэл болцсон. 4 жил бол 4 жил гэж ойлгодог. Тэ өнөөдөр 10 жилийг 10 жилдээ л дуусгах, 12 жилийг 12 жилдээ дуусгах хэрэгтэй гэж боддог. Гэтэл кредит систем бүрэн шилжээгүүдийн холбоотой. Чиний диплом дээр англи хэлний хичээл 95-аар явсан байна. Чи мундаг англитэй гэдэг байгууллага Монгол нэг ч байхгүй шүү. Чиний тархинд юу байна те? Юу мэдчихэл гэдгээр ч үнэлнэ. Тийм болохоор битгий ингэж өөрийнхөө төлөө юу бай. Ер нь манай бизнесийн орчныг та ямар гэж дүгнэх вэ? Таныг бас нэг хэсэндээ бизнесмен гэж харж байна шүү дээ. Багш гэдэг утгаас гадна. Бизнес орчин бол сайхан баа. Би бол их боломж болцоо бол байгаа юм байна гэж харж байгаа. Бизнесийн орчин бол хүнд л байгаа. Одоо бид нар засгийн газраас маш их юм хийж, жижиг дунд бизнес дэмжинд яриад алдаг. Тэг яг нөгөөх маань бизнес орчин дээр орох маш хүндрэлтэй. Тэгээ дээрэс нь яг ер нь бол бас баялаг бүтээгчдийгээ дэмжих бодлого бол төрөөс үеийн одоо нэг засаг болгоны үед хийх гээд байдаг. Гэхдээ энэ бол их цогцтойгоор хэрэгжихгүй л байгаа баг. Хэрэгжихгүй байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ бол Монголд бол бас одоо гадны орнуудаа харьцуулаад үзэхэд бол бизнесийн орчин бол их таатай гэж бол хийж болно. Яг бид нар бухимдаад ингээл бизнес хийх ингээд тэгээд гэдэг. Одоо жишээ нь яг одоо үндсэндээ бол энэ сургалтын төвийн хэлний сургалтын төвийн зах зээл гэж байна л да. Энд бол ямар ч зохицол байхгүй. Энд чинь ерөөс маш хэцүү. Угнуудын хуучин бол энэ боловсролын яамд хариалдаг. Одоо бол энэ дүүргүүдийн халамж үйлчлэгийн төвд хариалдаг болсон. Тийм болохоор энэ чинь аюу төвхтэй зүйл дээ. Тэгэхээр ер нь бол боловсролын салбар гэлтгүү бүхэл салбарт бол бизнесийн орчин болж хүндлээ. Нэгдүгээрт би боддtiin 3 юм байгаа. Нэгдүгээрт энэ хөрөнгө оруулалтын орчин их муу байна л да. Хөрөнгө оруулалтыг хаанаас авах вэ? Хаанаас оруулж ирэх вэ? Гадаадын хөрөнгө оруулалт нь яах юм гэдэг асуудал нь ойлгомжгүй ч юм уу. Тэгээ манай одоо хуулиуд байнга өөрчлөгддөг. Байсаар яг нэг хууль гарна нөгөөдөө зохион байгуулдаг. Нэг тийм байгаа. Дээрээс нь ерөөс энд юу вэ нэхэр энэ зохицуулт байхгүй баг. Тэгээ бид нар нэгэн тийм штэ. Адам Смитийн хуулиар бол эрэлт нийлтэр болно гэж явж яснаа сүүлд нь бид нар Кейнсийн онд гарч ирээд үгүй юм а төрийн оролцоо байх ёстой юм тогтоосон штэ. Гэтэл одоо Монголд юу вэ нэхэр харилцаа холбооны зохицуул хороо байна. Тэд нар харилцаа холбооны асуудлыг зохицуулж байна. Эрчим хүчний зохицуулах газар байна. Тэр эрчим хүчээ зохицуулж байна. Гэтэл боловсролт юм байхгүй. Би бол энэ боловсролын салбарт энэ зохицуулалтын газар заавал байх ёстой гэж хардаг байхгүй. Өөрөөр хэлбэл тий одоо чанар тэр бүх юм зохицуулна гэсэн шүү дээ. Одоо шинэ харилцааны зохицуулах хороо тэгдэг гэдэг байна шүү дээ. Эхлээ мобыг оруулж ирээд тэгэнгүүт мобыг өндөр болгонгууд нь одоо скайтлыг оруулж ирээд ийм маягаар зах зээлийн зохицуулт юм байна л да.
Гэтэл манай тийм л байхгүй. Манай Монголд бол жишээ нь хүн болгон компани байгуулад ашигтай ажил болох боломж байна шүү дээ. Зөвхөн толгоогоор мөнгө олох боломж байна шүү дээ. Тэ? Өнөөдөр өөрсдийнх санааг үнэлүүлэх хүртэл боломж байна шүү дээ. Өнөөдөр зүгээр нэг гоё санаа гаргаад төсөл бичээд жинхэнэ одоо франчайзингаар хэдэн экспорт ороход тэрийг нь хөдөлгөөд авах компаниуд дүүрэн байна шүү дээ. Тэгэхээр одоо та нар харж байгаа шүү дээ Улаанбаатарт бараг 300-аас 500 гаруй сургуулийн төр бид ингэсэн. Хамгийн хямдхан хүнд 5,000 төгрөг шүү дээ. Хамгийн дээд нь 500 байгаа шүү дээ. Энэ хоёроор асар өндөр зай гарчиж байгаа биз. Энэ үнийн бодлогыг бас зохицуулахгүй болохгүй. Дээрээс нь нэг тийм сонин тийм ойлгомжгүй юм та нар мэдэн шүү дээ. Жишээ нь одоо цэцэрлэгийн хөгжлийн төлбөр 300-аас 500 доллар болчиход байна шүү дээ. Дээд сургуулийн төлбөр ерөөсөө нэг тийм болчих. Тэгэхээр үндсэндээ бүр мэрэгжил олгож байгаа сургалт маань дунд сургуулийн хөгжлийн төлбөрийн доор байна гэдэг бол маш ойлгомжгүй зүйл байхгүй. Тэгэхээр үндсэндээ боловсролын салбар дээр хямрал нүүрэлцэн гэсэн үг. Асар том хямрал дотор явж байгаа гэсэн үг л дээ. Тийм би. Одоо энэ жил ихтэл British School-ийн 10 жил бол жилийн төлбөр нь $50,000 байна шүү дээ. Гэтэл манай дээд сургууль юу вэ? Үсрээл $20,000 шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд ийм зөрөө байна гэдэг бол нөгөө л зах зээлийн бизнес орчин өөрөө болохгүй байна. Хууль эрх зүйн болохгүй байна гэсэн үг л дээ. Одоо би жишээ нь 4 курсээ төгссөний дараа би айгүйх тийм шалгалтанд орсон байхгүй. Улсын 3 шалгалтаас гадна амьдралын олон шалгалтанд тулгардаг юм. Мэдрэмж гэдэг бол нөгөө хүний олж авсан туршлага, мэдлэг болслоо дамжаад надад хэлж байгаа мессеж л байхгүй. Сонирхоод асуухад ихтэй сургууль ер нь нэг чиглэлтэй байдаг тий. Тэр чиглэлийг ер нь хэдэн жилийн төлөвлөгөөг харж ийж ер нь сонгодог юм бол. За их засаг их сургууль бол хуулийн чиглэлтэй хүн болгон мэдж байгаа. Тэрийг бол анх 90-ад онд бол хууль эрхцээвчид ер нь Монголд хэрэгтэй байна гэж харж исэн баг. Одоо тэгвэл Royal Academy менежментийг голчилд юм байна штэ. Тэр энийг ер нь хэдэн жилийг харж байна? Ер нь бол энэ хүн байгаа тохиолдолд хоцрогдохгүй мэрэгжил гэж байна л да. Тэ уул уурхай менежмент бол газрын хуулийг дуусгах хоцрогдсон тэ. Менежмент бол хүн байгаа тохиолдолд энэ хорвоо ертөнцийн дээр ч хүн амьдарч байгаа бол энэ хоцрогдохгүй. Танад багшилж байгаа багш, дээд сургууль багшилж байгаа багшийн хооронд ялгаа юу ах вэ? Хүн мэдээж яг хувь хүн бол нэр хүндээ боддог ч юм уу. Манайханд бол нэг тийм нийтлэг ойлголт байдаг шүү дээ. Тэгэхээр бас нэг дээд сургууль багшлахаа бодно шүү дээ. Ялгаатай. Дээд сургуулийн багш бол зөвхөн нэг чиглэл рүү явцсан байдаг тийм. Шинэ зөвхөн юугаа задагч юм. Гэтэл сургуулийн төвд маш хэцүү. Сургуулийн төвийн багшаас маш их юм шаардна. Өөрөөр хэлбэл яг одоо монголчууд ихтэй сургууль байна. За ихтэй сургууль тэгэл маш олон боловсролын салбар байна шүү дээ. Гэтэл энэ дотор хамгийн эрүүл явж байгаа зах зээл энэ сургуулийн төвд байхгүй. Яагаад сургуулийн төвд яадаг гэхээр жижигхэн бээд бас юм зах зээл. Тэгээ одоо чи орно шүү дээ. Чи орж нэг курс сууж байгаа дургуун өрөөл тийм ээ. Энэ зааж чадахгүй нь гараад яваад. Болчихно. Тэр хэмжээ нөгөө компани хүний алдаад байх юм бол дампуур. Тийм одоо сургуулийн төв сайн ажиллахгүй бол зах зээлээс маш хурд арчигддаг гэсэн. Тийм болохоор энэ дээр сургуулийн төвийн багш нар бол их тийм ер нь универсал хүмүүс л байдаг. Бүх талаар мэдлэг. Бизнесийн хүрээнд харах юм бол та бизнесээ өргөжүүлээд ер нь явандаа дээд сургууль болгоё гэсэн зорилго бодол өгдөг байхгүй. Энэ зах зээл өөр маш том зах зээл. Тэгээд энэ зах зээл зөвхөн Монголд байд юм биш. Дэлхийн бүх орнд байдаг зах зээл. Одоо хүртэл чинь Английн International House Hampstead School-ийг том төвүүд байна л да. Гэтэл Hampstead School гэдэг чинь бараг 100 жилийн түүхтэй төв шүү дээ. Гэтэл энэ яагаад дээд сургууль болохгүй вэ гэдэг нь өөрөө нөгөө нэгэн зах зээл дээр нэрэлт нь байгаад байгаа учраас байж лээ гэсэн үг тийм. Тэгээд сургуулийн төвийн зах зээл гэдэг нь дээд сургуулийг бодох юм бол арай ажиллахад их хялбар. Бас хурдан хөрвөж болно. Тэгээ одоо тэгээ дөнгөж төгсөө залуу багш гэдэг хичээл орж байхад бол манай одоо мундаг эрдэмтэн багш нар хэлнэ шүү дээ. Энэ жоох хөвгт юу мэдхүү. Тэгвэл тэр хүний үед ямар байсан, өнөөдөр ямар байсан. Би бас тэднээс илүү нэг хідэн зүйл мэдээд байна. Тэд нар мэдээж надаас илүү туршлагатай. Бид хамтарж иж энэ хичээл болгоно. Би бол ажилд авах дээр залуучууд их авдаг. Дөнгөж төгссөн ч юм уу. Тэгээд шалгуур нь юу гэдэг гэхээр эсвэл юм мэдэхгүй ч бол. Гэхдээ хамгийн гол нь юм сураад ингээд агчдаг байвал зүгээр. Хоёрдугаарт яагаад залуу хүн бид нар авдаг гэж зоригтой байд. Тэгэхээр одоо энэ дипломынхаа үн цэнийг яаж өсгөх үү? Монголдо хэл сурахаар нэг сурахгүй, аль эсвэл хугацаа их шаардлагдан. Тэгэхээр одоо яг нутагт нь очиод сурвал англи хэлтэй оронд очиод сурвал илүү богино хугацаанд хурдан сурна гэж байдаг. Энэ дээр та юу гэж хэлэх вэ? Хоёр талтай л да. За мэдээж эх оронд нь очиод сурах боломж байдаг бол зүгээр. Дэжгүй шүү дээ. Чин тэр орчин байна, бүх юм байна. Тэгэл одоо тэр хүн чинь англиар ярихгүй талхаа авчдаггүй шүү дээ. Ер нь бол
би одоо энэ 11-р анги төгсөж байгаа хүүхдүүдэд за ингээд зөвлөхөд ерөөсөө юу гэж хэлхийг хүсдэг вэ гэхээр ер нь энэ бакалаврын сургалтыг Монголдо эзэмших нь их ашигтай. Яагаад тэгэхээр 18 та хүүхэд гадаад очиж суралцсан гэдэг бол ерөөсөө маш их цаг алдчихж байгаа. Дээрээс нь сурах арга барил болоогүй байдаг. Эцэг эхээсээ хол тэгээ эдийн засгийн эрхчлөлөөтэй болсон бүх зүйл эрхчлөлөөтэй болчиход ингээд хэлэхээр сурах зүйлээс өөр зүйлрүү сонирхоод яваад байгаа гэж харах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас Европын орнуудад 21 нас болгочлоо шүү дээ насыг. Тэ ер нь бол насанд хүрсэн хүн бол 21 хүрэх ёстой. Тэгэхгүй бол заавал нөгөө асран хамгаалагчийн зөвшөөрөлтөй байх ёстой гэдэг ингээд цагаачл харьяатна шаардаад эхэлж байгаа. Тэг Монгол бол нөхцөл нь байна шүү дээ. Бидний бүгд телевизрээд англиар явж байгаа, сонин сэтгүүл англи дээр вебсайтууд байж байна. Орчин өөрөө бид нар орчин гэхээр юу хараад байна гэхээр баахан гадаад нэг дунд орчвол орчин гараад байгаа ш. Үгүй л дээ. Бидний уншиж байгаа, үзэж байгаа, харж байгаа, сонсож байгаа англи байвал тэгэл тэр орчин байхгүй. Одоо манайд бол орчин байгаа л да. Тийм болохоор нэг тийм хоёр талтай л да. Таны бизнесийн цаашдын зорилго. За тэгэхээр ямар ч байсан энэ боловсролынхаа салбарт бүх төвшөнд л ажиллая гэж бодож байгаа. Одоо яг манай би одоо эцэг олон улсын сургууль дээр бол удирдах зөвлөлийн дарга. Тэгээ манайх бол одоо жишээ нь цэцэрлэгийн наснаас ахуулаад ер нь доктор төвшөө хүртэл сургалтыг бол одоо явуулж байгаа. Тий. Тэгээ ер нь бол бүх чиглэлрүү л ажиллаж байна. Тэгэхээр гол нь нэг их юм нэмэгдүүлээд байх таа бол биш юм. Зүгээр байгаа зүйлийг их сайн чанаржуулахыг хичээж байна. Ер нь бид нар цаашдаа бол институт хэмжээнд ажиллах гэдэг. Ер нь бол одоо жилийн дараагаас эхлээд JET үндсэндээ институт болно гэсэн. Өөрөөр хэлбэл маш олон юм боловсролын нэгжүүд, юм салбарууд нэгтгэхэд корпорац мэгт ажиллана гэсэн үг л дээ. Үндсэндээ одоо жишээ нь оюутны сервис үйлчилгээ гэдэг ч юм уу, зөвхөн тестний төвөнд тусдаа гэдэг ч юм уу. За тэгээ үндсэндээ бол яг хөтэ 5-аас 6 нэгж рүү авах гэдэг. Нэгдүгürt оюутны үйлчлэгийн асуудал, гадаад зурчлах асуудал, тэтгэлийн асуудал байна. За дээр нь одоо Монголд авчруулах бүх тестүүдийг нэгтгэсэн нэг юм төв байх хэрэгтэй бол таарж байгаа. Тэг задрах гэдэг. За дээрээс нь яг тийм үндсэн англи хэлний сургалтын төвүүдийг бас хийх гэдэг. За одоо энэ 6 сарын 20-нд бид бол энэ Кембрижийн төвийг аль биесээр нээх гэж байна. Энэ бол Кембрижийн сургалтыг явуулаад дээрээс нь Кембрижийн шалгалтыг Монголд авах гэсэн үг л дээ. Авч байгаа гэсэн. Иймэрхүү маяг дотроо бол нэлээд хэдэн нэгжүүд болоод дээрээс нь бид нар бол эрхчлээс ихэд ер нь бол яг хавар цааштай бол дунд сургууль, их сургууль, ихтэй сургууль бид нар юм сургалтынх нь одоо хөтөлбөр сургалтын технологи дээр нь бид нар орж ажиллах гэж. Өөрөөр бид нар үндсэндээ цааштай бол консалтинг зөвлөх компани болох гэсэн үг л дээ. Үндсэндээ одоо шинэ одооны 10 жилийн лекцээр 10 жилийн англи хэлний програмыг бид одоо шинжилж өгдөг ч юм уу. Тэрийг одоо сайжруулах багшлын бэлддэг ч юм уу. Тийм болох гэдэг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар боловсролын зөвлөгөө компани руу явж байгаа учраас ер нь бол эрхчлээс бол институт хэлбэрлүүгээр шилжинэ гэсэн үг л дээ. Одоо нэгөөс хизээч одоо тийм унахгүй сайн брендийг бүтээхийн төлөө л одоо ажиллаж штэ. Тэрнээс өнөөдөр Sony гэдэг корпорацийг бол хажууд нь 30 давхар байшин бариад ч Sony гэж нэрлэж зүүдэсгүй тэр брэнд штэ тий. Бид нар бол яг адилхан хамтдаа мөртлөө бид нар KFC гэдэг дуртай байна гэдэгтэй л адилхан болчиход McDonald's-ыг иддэг болохоос хажууд нь байгаа нэг тэр нэг хятад бүр гоё байж болно. Гэхдээ брэндээ л гэдэг тэр нэг юм байна штэ. Тэгэхээр ер нь бол яг юм сайн брэнд л бүтээх хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм боловсролын яг одоо үн цэнтэй одоо хаанч нугарахгүй тийм брэнд л бүтээх хэрэгтэй. Ер нь нэг таны холын хараанаас би зүгээр сонирхоод асууж байгаа. Хол харахад монголчууд ер нь хэдэн жилийн дараа гэхэд бүгд баг ингээд англи хэлийг төрөл хэл шиг ярьдаг болох бол. Одоо баг болцсон шүү дээ. Одоо болцсон. Ер нь бол одоо маш хурдан явж байгаа. Яагаад тэгэхээр монгол хүн өөрөө ерөөсөө хэл сурах хавьяас асар өндөр чадвартай хүмүүс. Тэр талаар одоо дэлхийд барыг бий боддог шүү. Монгол хүний биш хүн байхгүй тий. Ус байхгүй. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За та бүхэн амжилт хүсье баярлалаа. Зүтгэл байвал боломж байдаг гэдэг бизнес ток нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хамт байсан үзэгч танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.